маш хатуу эрсдэл өндөртэй ийм ус гарсан. За энэ ус нь бол хатуулаг өндөртөөс гадна бол маш их сульфат, хлор, кальций, магний ион боловсрол хэмжээнээс их гарсан. За хүнд металлын шинжилгээгээр энэ 16 хуудгаас 4 хуудг нь бол уран зөвшөөрөлт хэмжээнээс 4.4-өөс 11 дахин их. За стронций бол зөвшөөрөлт хэмжээнээс 1.5-аас 3 дахин их. Хүнсэл 40-80% бол их байсан. Нэг хуудагт бол марганц 92% их агуулгаж байсан. За энд төслийн талбай ойр орчимд байгаа энэ малчтын гүний хуудаг булгийн ус нь бол ер нь бол өөрөө геологийн тогтцсынхаа хувьд бол маш их эрсдэл өндөртэй, хүнд металл, уран их агуулсан. За тухайлбал одоо энд бол гүнс ухаа, тонгорын ус, дэнгийн ус, өвгөн мод, цагаан эрэг 8 булаг шандын худгийн ус нь бол хүний эрүүл мэндэд бол ностой эрсдэл учруулах магадaltaй удаан хугацаагаар энэ усыг ашиглавал тэгээ энэ тохиолдолд бол энэ усыг худгийн усыг ашиглах тохиолдолд бол зайлшгүй цэвэршүүлж ашиглах шаардлагатай гэсэн зөвлөмжийг бол орон нутгийн удирдлагууд бол манай ажлын хэсгээс өгсөн байгаа. За мөн бас энэ бүс нутагт бол гадаргын усны бол хамгийн гол одоо том төлөөлөл нь бол энэ баруун баян булгийн булгийн ус байгаа. Бусад чигдвэл энэ бас говийн ус нь бол ил задгаа ус цөөрөн бол багтай. Энэ булгийн ус нь бол өнгөрсөн одоо 2011 он 14 15 онуудад хийгдчихсэн мэргэжлийн хяналтын шинжилгээний үр дүн. За энэ тухайн одоо компани дээр Экотрейд компани үнэлгээ хийж байгаа хийгдсэн шинжилгээний үр дүнгээр бол маш их эрсдэлтэй хлор, сульфат, ураны хүнслийн өндөр агуулмжтай энэ булгийн ус байгаа. За энэ усыг бол ер нь бол цаашд хүн мал ам дахуудаа бол хэрэглэх нэн тохиромжгүй. За энэ булгийг бол ер нь бол цаашдаа бол ажлын хэсгээс бол бүр хашаажуулах энд бол усыг бол ашиглахгүй байх зөвлөмжийг бол өгсөн байгаа. За ерөнхийд нь бол ингээд үзэхэд бол Бадрах энержи хувьцат компани ойр орчмоос гадна одоо тухайн компани үйл ажиллагаанаас гадна бүс нутагт нэлээдгүй хол зайд тийм ээ 85 км зайд байгаа ус булаг худгийг авч шинжилгээ хийхэд бүс нутгийн геологийн тогтцол нь өөрөө хөдрийн эрсдэлтэй бүстэй ураны эрсдэлтэй бүс нутаг учраас уран болон хүнслийн агуулмж их өндөртэй, гүний усны эрсдэлт өндөртэй, хүн амын унд ахуйд бол хэрэглэх тохиромжгүй. За тодорхой одоо энэ нэр бүхий худгуудыг бол манай ажлын хэсгээс одоо унд ахуйн зориулалтаар ашиглах тохиолдолд цэвэршүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн байгаа. За баярлалаа. Эрүүл мэндийн яамны эмнэлгийн цэцлэмжийн газрын хэлтсийн дарга Жаргал сайхан. За хүний эрүүл мэндтэй холбоотой ажлын дэд хэсэг маань 20 оны 6 дугаар сарын 5-наас 8-ны хооронд Дорногов аймгийн Улаанбаатар суманд газар дээр нь очиж ажилласан. За мөн очиж ажиллахаас гадна нийт одоо Улаанбаатарх болон энэ зүүн баян багийн 198 хүнээс асуумж судалгаа авч бас эргэж дүгнсэн байгаа. За мөн аймгийн эрүүл мэндийн газрын сүүлийн 5 жилийн хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтэд бас дүгнэлт хийсэн. За энэ ажлын ерөнхий дүнгийн би товч танилцуулъя. За аймгийн эрүүл мэндийн газрын сүүлийн 5 жилийн статистик мэдээнээс харахад энэ сумдад бол гарч байгаа өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаан болж байгаа өвчлөл маань аймгийн бусад сумдын одоо өвчлөлийн үзүүлэлттэй ижил буюу дундаж ойролцоо төвшөнд гарсан байгаа. За сүүлийн 5 жилд бол Дорногов аймагт эхийн эндэгдэл гараагүй. За нялхсан эндэгдэл 2015 онд 1000 амьд төрөлтөнд 12.3 байсан бол 2019 онд 7.4 болж буурсан үзүүлэлттэй. За амьгүй төрөлтийн тоо 2015 онд 3 байсан бол 2019 онд 5 болсон. За сүүлийн 5 жилийн энэ Улаанбаатарх сум, зүүн баян сумын хүн амын өвчлөл нь аймгийн одоо дундаж өвчлөлийнхаа төвшөнтэй ойролцоо юм гарсан. За хүн амын мэдлэг дадал хандлагын судалгааны дүнэлтээс харахад судалгаанд оролцогчдын 70.7% нь ураны талаар бодит мэдээлэл иргэдэд хүрэхгүй байна. За мөн мэргэжлийн байгууллагуудаас цацраг идэвхтэй ашигт малтмал хүн малын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаархын мэдээллийг авах шаардлагатай гэсэн хувь нь 54.50% гарсан байгаа. За бид мөн энэ Улаанбаатарх сум, за Улаанбаатарх сумынхаа аргалант багийн одоо баруун хэсэг, зүүн хэсэг, мөн Баян богд гэдэг энэ багуудаар нийт 30 гаруй айлууд дээр айл өрхүүдээр нь явж газар дээр нь очиж уулзаж мөн ажилласан байгаа. За энэ ярилцлагад хамрагдсан хүн амаас амын юунаас дүгнэж үзэхэд бол ураанаас гадна түүнийг олборлоход хөхний хүчил ашиглаж байгаа нь хөрс ундны усаар дамжиж хүний эрүүл мэндэд энэ бол сөргөөр нөлөөлж байна гэсэн юм айдас бүхэнд
одоо яг эрүүл мэндийн хэлгээр бол сэтгцийн хувьд тулгамдсан асуудал гэж хэлдгэлтэй ийм асуудлууд дийлэх байна гэж дүгнсэн байгаа. Мөн цацраг идэвхтэй болон химийн аюултай бодисын цочмог хордлогод өртсөн ийм тохиолдол бүртгэгдээгүй байгаа учраас энэ хүний эрүүл мэндэд одоо цацрагийн нөлөөлөлд өртөж ийн үгүй юу гэдгийг цаашид өргөжлүүлэн ийм нөлөөллийн судалгаа хийх шаардлагатай гэж үзсэн байгаа. За мөн одоо иргэдийг үнэн зөв бодит мэдээлэлээр хангах шаардлагатай байгаа нь харагдсан. За баярлалаа. За мал эмнэлгийн ерөнхий газрын мал амьтны эрүүл мэндийн хамгаалах газрын дарга тунгалаг. За мал эмнэлгийн чиглэлийн ажлын дэд хэсгээс бол Дорн Гоёмгийн Улаанбаатарх сайн шанд сумын 5 дугаар огийн нутагт байрлах одоо нийт 15 зорилттой бүлгийн одоо нийт 15 малчин өрх мөн хөрс зэрэгэлдээ одоо Эрдэнэ өргөн 70 жаргалан гэдэг сайхан дулаан сумдын бол 4 малчин өрхийн малд одоо малчтай уулзаж мал эмнэлгийн одоо чиглэлээр одоо мал дээр гарч байгаа эмгэг өөрчлөлт болон малын эрүүл мэндийн нөхцөл байдлын тал дээр бол ажиллаа. За энд ажиллахад бол нийт 19 өрхийн одоо 328 малаас одоо малын лабораторийн шинжилгээний дээжүүдийг авч одоо нийт энийг цаашаага задлаад 900 гаруй дээж болгож одоо халдварт өвчний, гацралдарт өвчний, мөн алдаргүй өвчний, шимэгчдэх өвчний, мөн одоо макро бүтцийн болон одоо микро бүтцийн төвшөнд одоо хэвийн хэмжээнд зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа одоо хэвийн үзүүлэлтүүдийг шинжилсэн. За энэ шинжилгээгээр бол тухайн одоо нийт 328 дээжээс бол малын одоо эрүүл мэндэд одоо ноцтойгоор болон одоо зөвшөөрөгдөх хэмжээнээс илүүгээр одоо эмгэг өөрчлөлт үүсгэх ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. За лабораторийн шинжилгээг улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн бол лабораторийн шинжилгээнүүдийг хийж стандарт арга зүйн дагуу хийжсэн. За энэ дээр бол зөвшөөрөгдөх хэмжээ оюун хэвийн нормтойгоос илүү хэмжээний үзүүлэлтүүд бол гараагүй. Мөн одоо дээрх 2 сумдын малын зөв босын хорогдлыг тухайн одоо аймгийн болон улсын дундчтай харьцуулахад 2005-аас 2019 оны хувьд бол улсын дундаж болон аймаг сумын дундчаас тухайн 2 сум дээр малын хорогдол зөв босын хорогдол бол нэмэгдэг байгаа. За дээрэс нь бид нар гоцааддах өвчин болон халдварт өвчний шинжилгээнээс гадна халдваргүй өвчний эрдэс байцын дутагдал, эрдэс байцын одоо хэвийн хэмжээний бас шинжилгээнүүдийг хийсэн. За энэ дээр бол малын одоо гол нь элэг, бөөр, зүрх, дэлүү гэх мэт эрхтнүүдээр бол голчлон одоо макро болон микро бүтцийн шинжилгээнүүдийг хийсэн. За энд бол ноцтой одоо эмгэг өөрчлөлт болон одоо патологийн болон одоо эмгэг жамын хувьд өөрчлөлт гарсан ийм шинжилгээний хариунууд гараагүй. За энэ хариунуудаа бид нар аль бие ёсоор алавжуулаад одоо засгийн газрын хэрэглэх газарт өгсөн. За мөн түүнээс гадна бид нар тухайн одоо Улаанбаатарх сайн шанд сумаас гадна одоо хөрс зэрэгэлдээ сумдын бас бол айлуудаас одоо туршилтыг одоо харьцуулалтын аргаар хийх зорилгоор бол малыг худалдаж авсан. За энэ дээр бол өвхөр, хонь, ямаа гэд нийт 6 сумаас бол 10 малыг авч бид нар эмгэг болон одоо анатомийн садлан шинжилгээ хийж мөн лабораторийн нарийн мэргэжлүүдийн хийт мэдрэг багжийн тусламжтайгаар шинжилгээнүүд хийсэн. Тэгэхэд энэ багжаар хийсэн одоо шинжилгээний дүнгууд маань хэвийн нормын хэмжээнд одоо илт одоо эмгэг төрүүлэх хэмжээнд одоо өөрчлөлт гарсан одоо үзүүлэлт гараагүй. Тийм учраас бол бид нар малчтад тухайн одоо сумын сайн шанд болон Улаанбаатарх сумын малчтыг бол мал эмнэлгийн байгууллагт одоо малынхаа өвчлөл хорогдол эмгэг одоо талаар мэдээлэл өгч мал эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллаж мал эмнэлгийн байгууллагатай мэдээлэл өгч мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгүүлж ингэж баталгаажуулж ажиллаж явах талаар бол заавар зөвлөмжийг өгсөн. Мөн одоо худаг хөрсний одоо шинжилгээтэй холбоотойгоор тэр бүс нутагт аль болохоор малаа маллахгүй мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг авч ажиллаж явах юм заавар зөвлөмжийг өгч ажилласан байгаа. За товч. За болно. За энэ 2020 он хүртэл бол ерөнхийдөө аль бие ёсоор мал эмнэлгийн ерөнхий газарт бол яг одоо тийм аль бие ёсны мэдээлэл алгажиж ирээгүй. За 2020 он гарснаас хойш бол 2 удаагийн ийм гажигтай төлийн дуудлага ирсэн. За энийг бол мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр хийхэд одоо макро микро элемент зөвшөөрөгдөх хэмжээндээ одоо эмгэг үүсгэх хэмжээнд одоо хүртэл нөлөөлөөг байна гэсэн юм шинжилгээний дүн гарсан. Энэ нь бол мал эмнэлгийн одоо шинжилгээ ухааны гол юмд бол ургийн гажиг төрөлт гэж. Энэ нь бол тухайн орон нутаг аймаг оронд бол тийм
өргөн дэлгэр биш нөгөө тодорхой тоогоор байдаг ийм л одоо үзэгдэл байна гэж. Түүнээс бол байгаль, хөрс, ургамал энэс бол шалтгаалж одоо малын бие махбодын одоо эрдэс бодисын солилцоо физиологийн хэв үйл ажиллагаа нөлөөлөх зүйл байхгүй байна гэдэг бол лабораторийн шинжилгээ гарсан. Ийм тохиолдолд хийх үү? Ер нь бол энэ мерсээр гардаг. Гэхдээ бол тийм өргөн дэлгэр биш. Энийг бол тодорхой мал эмнэлгийн байгууллагт хандаад лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан тохиолдолд бол бид нар аль бие усны мэдээнд авдаг. Дорногов аймаг дээр бол албан бус мэдээгээр бол 80 гаруй тохиолдол байдаг. Гэхдээ манай мал эмнэлгийн байгууллагт яг мал эмнэлгийн одоо өөрийнхөө баг хариуцсан малын эмчтэй дуудлага өгөөд лабораторийн шинжилгээнд малынхаа одоо дээжийг хамруулж шинжилгээ хийгээд шалтгаан нөхцөлийг тогтоолгосон тохиолдол бол тодорхойгоор гараагүй байна. Тийм учраас 2020 он гараад бол хоёрхан тохиолдол ирсэн. Энийг бол мал эмнэлгийн нэгдсэн системд хийж байгаа. За он гараад гарсан хоёр шинжилгээний дүн бол ингээ аль бие усаар төв лабораториас ингээ гараад алавжаад явж байгаа. Ер нь Дорногов аймгийн хэмжээнд болон Монгол улсын хэмжээнд тэр аймаг сумдар одоо төлийн гажигын одоо өндөр байна, их байна гэсэн тийм тодорхой үзүүлэлтүүд ер нь байхгүй. Ер нь л улсын хэмжээнд аймаг болгонд мерсээр энэ тэнд гардаг юм байгаа. Сүүлийн одоо 2018 оны 6 сараас мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсанаас хойш мал эмнэлгийн нэгдсэн системд мал эмнэлгийн одоо чиглэлээр малтай холбоотой гарсан эмгэг одоо өөрчлөлт өвчлөлийн талаар дуудлагыг бол цахим системд шивж авж байгаа учраас энэ бол бүрэн хэмжээний мэдээллийг бол 18 оны 6 сараас хойш бид нар авч ажиллаж байгаа. За та бүхэн мэрэгжлийн одоо шинжээчдийн багийн дүгнэлтийг эзэн сонслоо. За энэ дүгнэлт бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр одоо гарч байгааг та бүхэн мэдж байгаа байхаа. За та бүхний асуултанд бас товчхон хариулаад дараагийн бас дүгнэлтийг хэлье гэж бодож байна. За малын төрөлхийн гажиг гэдэг бол одоо олон зүйлээс шалтгаалдаг. За нэгдүгээр механик имплес. Хоёрдугаар төрөлхийн цус ойртолтоос. За гуравдугаар химийн, пицгийн. За төгсгөлд нь цацрагийн, ураны бас нэг хүчин зүйл болдог. За бидний одоо саяын одоо шинжлэх ухааны мал эмнэлгийн хүрээлэнгүүдийн лабораторийн шинжилгээний одоо тандал судалгааны дүнгээр харахад бол энэ ураанаас шалтгаалж төрөлхийн гажиг үүсэж байгаа нь тогтоогдохгүй байгаа юм. Энэ бол цус ойртолтын болон механик, химийн, физикийн шин чанараас шалтгаалсан байх магадaltaй гэж манай төв лаборатори одоо ургийн гажиг гэсэн лабораторийн шинжилгээний дүн гаргасан юм дүнтэй байж байгаа. За цаашдаа цасрагаас шалтгаалж байна уу, үгүй юу гэдгийг бид өргөн хүрээнд урт хугацаанд бас тогтоох юм асуудал байгаа. За өнөөдрийн байдлаар ураны одоо тодорхой хэмжээний үйлдвэрлэл явагдаад нөхцөл байдал хүндэс нөхцөл үүсээгүй байгаа учраас энийг бол хийх боломжгүй. Бид олон улсын эрдэм шинжилгээний байгууллагад дээжийг явуулж энэ талаар судалгаа хийхээр төлөвлөж албан тоотоор одоо хандсан байж байгаа. Энэний хариу тодорхой хэмжээгээр гарах байхаа гэж бодож байна. За ингээд эрдэм шинжилгээний байгууллагуудын манай ажлын хэсгийн дүгнэлтээр үндэслэхэд өнөөдрийн байдлаар Дорноговын Улаанбаатар суманд одоо ураантай холбоотойгоор шалтгаалж хүн амын эрүүл мэндийн талаар, зөвхөн байгаль орчны талаар, за малын эрүүл мэндийн чиглэлээр одоо онцгой нөхцөл байдал хүндэрсэн юм байдал бол тогтоогдохгүй байгаа юм аа. Одоо энэ талаар бас нийт хүн ам манай ялангуяа Улаанбаатар сумын хүн иргэд бол энэ дээр тайван байж болно. Цаашдаа бид энэ чиглэлээр одоо асуудал хүндрэх тал дээр судалгаа шинжилгээний ажлууд асуудлыг одоо цаашдаа ураанаас шалтгаалж хүн амын эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр байгаль орчны чиглэлээр хүндрэх асуудлууд хордоод нөхцөл байдал үүсгэхэд талаар урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах юм шаардлагатай байгаа. За энэ чиглэлээр орон нутгийн чиглэлээр хийх ажил, за Бадарх энерги компанийн одоо бас хийх ажлын чиглэлээр, за иргэд малчдын чиглэлээр хийх ажил тодорхой зөвлөмжийг бид нар орон нутагт нь хөргөн ажиллаж байна. За өдөр тутмын хяналтыг манай Монгол улсын цөмийн энергийн комисс, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, мал эмнэлгийн ерөнхий газар, байгаль орчны яам өдөр тутмын хяналтыг цаашдаа олон нийт мэдээж ажиллаж явах юм аа. Мөн энэ ураантай холбоотой асуудлыг цаашдаа байгаль орчин, одоо эрүүл мэнд, хүн амын тал сөрөг нөлөөлж болохгүй талаар одоо засгийн газрын төвшөнд урьдчилсан тийм комисс байгуулж дүгнэлт гаргаж ажиллаж байх нь зүйтэй юм а гэсэн зөвлөмжийг бас төр засгийн байгууллагад бид өгч байгаа. За баярлалаа.